Монгол Улсын засгийн газрын зарим чиг үүргийг Баянгур аймагт төлөөлөн хэрэгжүүлэх шадар сайдын 2025 оны 25 дроп 003 дугаар гэрээний 3-5 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2024 оны 4 дроп 27 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний 83 онцгой байдлын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3-6-гийн 7-т заасны дагуу гамшигаас хамгаалах ижвэрэн сургуулийг Баянгур сумын хэмжээнд 2025 оны 4-р сарын 30-ны өдрөөс 5-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгууллаа. Дадлага сургууль 2025 оны 4-р сарын 30-ны өдрийн 6 цаг 40 минутанд сургуулийн яаралтай цуглар дохиогоор эхэлж, хүн нэг бүр техник хэрэгслийн бэлэн байдлын үзлэг явуулж, сумын онцгой комисс мэргэжлийн ангийн удирдлагуудад сургуулийн цагийн байдал өгч, эрсдлийг үнэлэх, бууруулах төлөвлөлт хийх, гамшигаас хамгаалах төлөвлөгөөгөө бодит байдалтай нийцүүлэн тодтогох, хариу арга хэмжээний санал боловсруулах, шийдвэр гаргах тагхимын дадлага хийлээ. Баянгур сумын 14 байгууллагын 250 томилгоотой мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн дадлага сургуульд хамрагдлаа. Дадлага сургуулалтын үеэр 2-7-9 багийн 5.4 км урттай үерийн далан совог шуудуунд хоримтлагдсан лаг шавар шороо ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, болзошгүй үер усны эрсдлийг бууруулж бэлтгэл бэлэн байдлыг хангасан үр дүнтэй бүтээлч ажил, хээрийн мал эмнэлэг дэлгэх, аж ахуй нэгж байгууллагыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа, гал төмөр унтраах тактикийн сургалт дадлага, иргэд олон нийтийг аюулгүйн зугларах цэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг тус зохион байгуулсан. Дадлага сургуулалтын сүүлийн өдөрдох бүрэлдэхүүний сорил дадлага зохион байгуулснаар ижвэрэн сургалтыг амжилттай өндөрлүүллээ. Баянгур сумын хэмжээнд гамшигаас хамгаалах ижвэрэн сургуулийн дадлага сургуульд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажилласан төрийн болон төрийн бүс байгууллага, аж ахуй нэгж, хуулийн этгээд, иргэд олон нийт хүүхдүүд та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангаж хамтран ажилласан Баянгур аймгийн онцгой байдлын газрын хамт олонд халуун талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөе. Гамшигын эрсдлийг бууруулахын төлөө хамтдаа